маа юу? Би чамайг дуудуулсан юм. За суу. Чи одоо хаана байна? Би одоохондоо бодоах юмд байх уу та. Тэр чин зөв. Моёж маань хангайгт ганцаараа үлдсэн. Хань бараа болох хүнгүй. Мэдэж байна. Гэхдээ одоохондоо ахын дан дүр байцнах хэрэгтэй. Үгүй. Би тагмдынхаа төлөө. Би ч тагмдын төлөө явж байна. Тагмд руу буудсан хүн чиний эр нөхөр рүү буудсан, ардын хувьсгал руу буудсан. Тэгэхээр тэр хүнийг бид олох ёстой. Олсон шүү дээ. Буугийн ч гэсэн моднаас олсон. Би ч бас тэгж бодож байсан. Тэгсэн чинь хэргийн учир буудсан хүн буу хоёртаа биш байна. Жинхэнэ тэр хүний цаанаа эзний эздийн олоо гэдгийг жанжинаас сануулсан юм. Чи ойлгож байна уу? Тэр баригдсан хүн мэдж байгаа шүү дээ. Тэр чинь шархаан даасангүй. Дамирангуй. Би тэгэхээр чи бидэнд туслах ёстой. Байна уу? 23. Чи нөгөө бүрдэж байгаа хэргийнхээ бичиг баримтыг аваад ирээч. Тэ. Тог мэдээ. Өг. Тэрний би мэдээгүй. Жанжин хөдөө явсан шүү дээ. Тэ. За ирэхээр дахиад нэг ярив. Хей. За. Хей. Чиг. Бра. За хөөе тэгээд жанжи ирсэн биш би тэрнийг лайхан дээ. Цэрэг нэг мөр цал ингэж хоёр ламан гөх юм байх. Хоол хүнс утас хунар бүгдийг л харж үзэх юм байхаа. Гомбат өөрөө хужир боломж байж. Хатуу хэцүү юм их үзсэх хөө. Тэгэхээр цэрэг хүний зовлон сайн мэднэ. Бас тэгээд хязгаар нутагт сууж байгаа цэргүүдийн ар гэрийн захиа занаа харилцааг яаж барьж явах талаар хүрээд очсон хойноо засгийн газар илтгэл оруулна гэж байна гээ. Болж. Ганц болж байгаа юм дээр. Цэргийн ард хугацаатай болсон хойно нэг л мэдхэд гэртээ харих болцсон бай. Ашгүй та нараар халуун хэлээр санаа амарлаа. Ер нь манайханд олон захиа ирсэн баха. Одоо хүн болгон шихуу захиа авч ирсэн. За яамаа. Гүмэн хачи юм байх юм. Яа. Нөгөө хүн чинь инээ далдаад л хоол идэж байна. Жанжин бас инээгээд анман ярилцж байна. Их чухал юм ярилцж байгаа бололтой. Энэ хүн би хоёрыг муудаж байгаа юм биш үү гадаа. Төгөө яана. Тэгнэ тэр. Барьж яваад бумгаа давцрахад биевинээ хараад жуумалзаад байсан юм. Энэ өвгөж жирийн өвгөн биш байсан. Ил даваад ирэхээр нь би буудчих шахсан шүү бурхан минь. Үерхөө идэх шахчилдэ. Жанжинтай ингэж удаан ярилцах нь бодоход цаанаал нэг алдуул хөөсөн хүн биш байсан юм аа. Лавал жохол мэдээтэй ирсэн байх л да. Одоо сайн харж өгье. Дараа хэрэг болно шүү. Чимээгүй гараад ирлээ. Та түрүүлээд хоторж бай. Би удахгүй очно. Манай нөхөд таныг юу сандах вэ? Та тэдэнтэй уулзаж ажил явдлаа ярилцаж бай. За баяртай. Баяртай. Энэ Владивосток. Яг намхан дадаа иргэн дээр. Харав уу? Харлаа. Манай Орос нөхөд энэ хүртэл нутгаан жилэрч хэд байна. Сайн давшиж шүү. Одоо харин энэ мөгдөн хавар нүцгэн шалдан цагаант нут тун их байна гинэ. Тэд одоохондоо сэхэх болоогүй. Тэрнээс гадна Жанзойлон гэж нэг төрөнгийн генерал гараад байгаа. Жанзойлон наашаа дайрч чадахгүй. Цаашаа харж байлдаа. Ард талд нь их юм болж байна хэшивдээ. Тийм гинэ. Гэхдээ юм яаж мэдэх вэ? Гиндүүлэх гэвэл яа? Тийм ээ. Сэрэмж хэрэгтэй. Та нарын хязгаарыг бүхэлд нь хариуцах боллоо шүү. Мэдлээ. Одоохондоо хүч хүрэлцээтэй. Тийм ээ, хүрэлцээтэй. Өвгөний өнөөдрийн авчирсан мэдээгээр бол урдаас шууд дайрах аюул хэвээрэл байна. Байдалч тиймэрхүү төлөвтэй байгаа. Дайсан элдвэр үзнэ гэх би
Тэд ямраар ч үзлээ гэсэн таарсан хариуг нь өгч болох байлгүй. Тийм ээ, болно. Гэхдээ та нар өнжөөд явахгүй те. Энэ сүхрийн хадгуу гэдэг нь Нэгэн тэндэрснийх аав ээжийн нутгаар орж янжмаагаа амьтах дүүтэй танилцуулъя гэж бодогдоод ирлээ. Сайн сууж байгаарай. Сайн сууж. баяр замдаа сайн явцгаагаарай. Аав ээжийн нутаг энтэй. Эднийг хараач уудах юмсан. Өдний низээр дэмий туранхаа. Чигэр яваад байх уу? Үгүй. Цаад өгтлийн чин ард лувсан байх би. Ороод гарахгүй бол насаараа гомдож мэдэх хүн байгаа юм. Чин дандингийн хүү мөн шивдээ. Тийм байх мөн байх шүү. Лувсангүй амархан сайн уу? Амар хаяаж өн бос. Болгож хайл. Наадах чинь ёсаалтж юм. Зүгээр яалаа гэж. Пагмгүй амархан сайн уу? Миндээ амар сайн уу? За. Амархан сайн байна уу? Амархан сайн уу? Амар сайн уу? Амар байна уу? Бид айл сахалт байсан бол бас ёстргээд яах вэ? Хуучнараад бай. Яаж болох вэ? Улс амтын чамайгыг чинь шүү. Таныг чинь богд эзэн тинээсээ л том хүн болсон гэцгий. Бид цөмөрөн тийм болсон шүү дээ. За хүн марилж. За. За хүүхэ. Энд чинь нөгөө чичэн гэдэг нь мөн үү? Мөн. Тийм үү. Харахаа энэ ер нь ямар ухаанаар явдаг байна та? Ансан хөр дээр хөдөлж байгаа маа үгэнгаа. Тосуу саяр хийгээд болох нь тэр. Өөхөн тосуу, шар тосуу. Өөхөн тосч биш, шар тосч биш. Газрын тосоо. Газрын тосээ. Тийм ээ, газрын тос. Газрын тос. Манай энд бол турж өгөх нь авна да. Яагаад? Манай энд чи шорооноос тос байтугай усч гарахгүй. Таныг цаа өгч. За. Үгүй. Газрын тосоор болдог нь. Замбуу төв их юм болох дээр тоос гардаг шороотой газар бас байдаг байх нэ. Юун ч амархан буцалдаг цайтай. Завтаа бол аваа яриатай хүү бай. Аваа, ойртож үзэх үү? Хэрэггүй. Айнс майс нь хөдлөөд явдаг дэвхэрдэг ч юм уу бөөмөд. Хүүч нь орос газар явж юм үзэж нүд тайлсан. Бидний чадaltaй тэнхээтэй хүн гэвэл бишгүй л байна. Харин бацсаг шиг бичиг номтой чадaltaй хүн гэвэл ховор байна. Тэгээд л бид хүрээнд ажиллаулъя гэж байгаа юм л да. Ажил албанд чинь нэмэртэй юм болвол яах вэ? Та тэндээ л байлгахаас бид яах вэ? Болоод л байна. Чөлөөгөр ирүүлж болно шүү. Одоо ч цаг тайван болжээ. Мөнхөө маань хүрээнд ирсэн хойно болох нь тэр. Үрж бахтайгаа хамт байж л байг. Энд ирэхээр ноёдын гар хурууны үзүүрт зарагдаад амар заяа үзэх биш. Газар үзэж хүн таньжил явг. Ноёд гэснээс засгийн газрын шийдвэрээр хэтэрхий харгас хэрцгийг нь халд сольж байгаа юм. Яахан та нар л мэднэ. Зөв. Засаг шин тогтсон байдаг. Яах их бол гэж бид нар ярилцдаг юм. Шин төр маань та бидний төр. Их сайхан хэрэгээ. Энэ ноёдууд нэг л хачин бочхоол байгаа юм л да. Нэгэн тэндэрснийх ёст вест бараалхнаа. Орлоггүй яах вэ? Үгүй ёст вест ч одоохондоо гаж буруу хаашлаагүй л бай. Угийн хаширч хүн, зайлтээч хүн.
Юмна ивэгч олно л доо. Залин ихтэд байвал хал сольж болох юм шүү. Удахгүй төлөөний төшмөл ирж ардын хурал байгуулна. Дуусаа. Нэр нь хэн блэ? Гүнчин. Гүнчин. Хэдэн настай вэ? 4 те. 4. Сургуульд орох уу? Үгүй. Юу? Сургуульд орно. Чамд бичиг ном заана. Тэгээ чи том болоод ийм чи чан суугаад аав ээж дээрээр нь мөн сайхнаа да. За, минь сая яваа. Эрхэм ноёдоо. Байдал та бүхэн тодорхой. Гадаад Монголын хойд хэсэгт генерал Сүүхийн бүлэг сүйрсэн. Баруун талд ч гэсэн Бакичин хэсэг. Хөөрхий Орос, агуу их Орос юм болох гэж. Их актын эвлэг сонхоор бас тань шиг дуу алтан маруулдаг. Хөөрхий агуу их хятад. Ноёдууд минь маргах хэрэггүй. Гадаад Монголын талаар бидчихсэн сэтгэл их төгшөж байна. Танай хөгшин Европ хувьсгалд идэгдэж гүйцлээ. Хувьсгал гэдэг бол хурц, халдвартай өвчин. Бид Европыг аврахын тулд Азийг урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Монгол гэдэг чинь Аз. Тэгтээ их том нут. Тийм ээ. Гадаад Монгол танай Оростой хил залгадаг улс. Энэ улсыг улааны эсрэг байлгах нь чухал. Тэгвэл одоо л хөдөлмөр байна. Энд Атман Семенов байгаа. Та дандаа хүний гараар могой барих гэж явахгүй юм. Та нар нутгаа, улсаа, улаантанд алдсан. Бид өнөө хэр алдаагүй шүү. Гадаад Монгол танайхантай ч хэл залгадаг. Хэрвээ тэр улс улаан болчихвол танайх гэсэн өрөөсөн бөөрнөөсөн ягарч эхлэхвэ. Ноёд минь маргах хэрэггүй. Харин аргаа сайн бодъё. Ер нь л өөрөөр үзэх хэрэгтэй. Тэр ч үгсүг үү? Дотроос нь өөрсдийн гараар бидэнд байгаа ултай мэдээгээр гадаад Монголын удирдагчдын бодлого нэгэн мөр биш байх. Жишээлбэл Сүхбаатар зөвлөл засагтай холбоо тогтоосон байна. Гэтэл бодоо өөр бодолтой. Энэ хүн богдтой их дотн хүн. Бас тэгээд Дамбиж янзантай холбоотой. Дамбиж яах юм болохыг та нар сайн мэднэ. Бодоо бүх тушаалаас ахуулсан. Та нар харин өөр хүнтэй бидэнд шууд харилцах хүн байхгүй. Гэвч та нар данзанг нэлээд оролдоод байгаа юм биш үү? Цаадагч нь авахаачтай хүн шүү. Тийм ч байж болох юм. Тэр дээгүр тушаалтай хүн гинлээ. Гэхдээ бүх юм лавшраагүй. Манай Миога хатан саявтар хүрээр үжүүлчихлахаар явсан. Арихаар сайн дайлаа шүү. Зочны өмнө ямар азтай байхыг ч өөрөө мэдэн шүү дээ. Чийч нэг төрлөө арих. Дараа нь та битгий элдвээ юм яриад байгаарэ. Хаанаас та энэ удаа шампан байхгүй. Миний нэр Мияко. Дэм буудлын эзэн буянт. Мияко давтамаар л. Ишэмэ. Юу хайраач уу? Юм хайраач тайлангад тавьсан. Таныг хитрхи хаширлаад байныг дүгнсэн байдаг шүү. Миний хашир дутсан бол хайрыг тайлангаа та нарт биш. Номт шиг хамгаалахад тавих байсан. Номтыг баригдсан гэд дуус. Болгоомжгүй байвал тэгнэ. Энэнийг та юу сандах? Энэ тхийн ажлын бүтэмж тантай холбоотой болсон. Тэгэхээр хамгаалах гэдэг маань онцгой хэлцэг хэлж байна уу? Яг тийм эрхэмдээцэн. Тэр ойлгомжтой. Дарга нь хэвээрээ дамир. Эдний бас нэг сүрхийн хэнийг хаан тавихаа мэддэг. Тавихаач мэднэ, авч хайхаач мэднэ. Та бодоо гарахгүй юу? Бодоогийн хувьд бол та хаширлаад тавьдахгүй байдаг чинь зөв.
Харин Данзангийн хувьд гэвэл тэр дээгүр тушаалтай. Бас нөлөөтэй хүн. Бидэнд хэрэг болно шүү. Тэр хүнийг би найдвартай гэж боддог шүү. Зүйтэй. Уг нь зарлага маань орлогоноосоо хэтрэхгүй байвал сайнс. Жамбал яахан зөв бай. Та хүүхд шиг сандар тавьдээд яах вэ? Эцэг нь цагаан дээлт гэж ёс мэдэхгүй гүжир харъян байсан юм. Түүний үл базаагүй юм чи. Харж байж болохгүй юу? Төрүүлж бондогнохгүй шүү. Ардын засгийн албан томилолтоор энэ зүг хязгаар эрих завшаан олдож, эцэг эхийн минь унсан газар угаасан ус тэнүүн жаргалт нутаг гушууны мэрэгэн захирагч Ёствэс таны хүндэтгэн өчүүхэн миний бие нүүр учран мэхийн золгож мэнчлэхээр ирсэн хүслийг минь болгоо хажаам уу. Монгол улсыг шинээр мандуулсан их хүн танд эцэг дээдсийн ёсыг санаж энэхэн зур саасан морилсонд алд цагаан хадгаа барь. Ёсыг хүндэтгэн хадгийг ч навъя. Бусад аймаг хушуудад сургууль танхим байгуулж ихтэй байхад манай хушуу сүүлдэд суудаг нь тун харамсалтай байна. Эрдэмтэй хүн манай төр тэрэгтэй. Та бүхний хушуу нутагтаа эрдэмийг түгэн хөгжүүлэхийн тулд сургууль танхим байгуулж ихлээсэ гэж энэнийг нэмэрлэн барья. За, таны айлдсан сургаалаар хушуу нутагтаа сургууль танхим байгуулахыг амлая. Бацар байна юм бат барахааргүй. Чухмаа яста барахааргүй. Одоо энэ тхийн ажлын сайн муу? Та бас л надтай холбоотой гэх гээд байна уу та? Эзэнтэн таныг үнэлэхдээ номттой гар нээлж ажилладаг хүн байсан. Одоо энд ажиллахад их хэцүү болсон. Айгүй бол та бицгийг ч гэсэн харж байгаа шүү. Та өөр хүн ирүүлэх гээд байна да. Тийм ярих юм байна. Сая Сүхбаатар хилийн дагуу явсан. Тэр хүн зүгээр яваагүй мэдээж. Одоо хязээч хаашаач нэвтрэхэд хэцүү болсон шүү. Тэрнээс гадна бурхан болооч номтой. Танилцахаас өмнө надад ингэж хэлдэг байсан. Данзан гişиг үе та явах их дуртай хүн гэж. Юнг хайри чичан тэрэгний тухай эзэнд айлтгсан болов уу? Айлтгсан. Хэдийг л бол хэдийг бүтнэ гэж хэлээрээ. Тэр хүнд миний тухай яриад хэрэггүй үстэй. Харин өөр хэрэгтэй юм байвал өг. Хөгшөө ямар хоол идэх вэ? Чи өдсөн хүн байх чих юм блэ? Дүүнхэр гоё да? Нэрээ тийм байх шүү. Бүр танигдхаа байж. Судрагчгийн хүрээлэнд номын ярав гэнэ. Судрагчийн хүрээлэнд гинэ. Яагаад? Чамын үнээр хэлж байгаа. Тийм үү? Тэгвэл дүүнхраар бичиг заалах хэрэг гарах нэ? Би энэ дүүнхэр байгаас болоод цэрэгт орчихсон юм аа. Тэр жилийн хавар манай тань дүүнхэр зайран буух гин мэрэгэн түрэн хэцүү гин гэдэг яриад харлаа. Тэгсэн бүр манай саахалтайханд буух юм гинэ. Би яах вэ? Саваагүй амтэн баахан улс дагуулаад очлоо. Дүүнхэр гоч самбуугийнхны өвлж навсганаж гарлаа. Тэгсэн чинь Эрдэнэвангийн бэлэг сайх бас нэг өндөр гойлог хүн хоёр хажуу талын альд буулаа. Тэгээд л тэнд цугларсан улстай юм яриад л байсан. Тэр өндөр гойлог нь хэм бэ? Сүхбаатар. Жанжин маань Зарингийн гадаа цугларсан улс дотроос идэрчүүдийн цоохор цэрэгт элсүүлээд л байдаг. Маний хүн тэрийг мэддэг ба. Өөлөөл. Харин тэгээд одоо болохоор өөрийгөө төр тэрэгтэй Зарин гэж ярьдаг юм гэнэ. Зүгээр хэлдэг. Болооч. Яв. Ямар янз. Гүрж байгаа. Мөн л байна. Бас өгтөө юм. Тийм бай. Овоо сайн ажилтай, сайлган, шудраг хүн байсан.
Сүүлдээ бие тоож, зан авир нь дийлэх аргагүй өвдөрсөн хүн. Юм болгон дээр жанжины нэрийг барьж энтер амтантай муудалцдаг болсон юм. Тийм байх. Ойрноос балгаад байна гэсэн үнэн байж л дээ. Уг нэг нутган гэв үү? Өөрөө л тэгж ярьдаг. Жанжин их сэд болдгоо. Гүржүү манай хороонд байсан. Зоригтой. Гэхдээ яахан сагсуу. Чи яв. Тэр гүржээ бас очиж мөнгө нэг тэр нь юу ч өгч болохгүй шүү. За. Хай гүржээ. Мөнгө авчирсан? Өнөөдөр амтсангаа маргааш. Дандаа маргааш. Яана гинэ? Чи муу магш надад итгэхгүй байна уу? Би гүржив байна. Чи мэднэ? Би мэднэ. Олон удаа зээл өгсөн. Данжаад мэдүүлье. Одоо болохгүй. Чи битгий галзуу. Би яг уу данжаад байна шүү. Би танаа данжаад чигамын хяахтын гудамжинд байна шүү. Олныг ёстой шороон төмийг баруун сугаан цэврүүдтэл дэхэд бас үлдсэн байдаг. Арихвэн уу? Алимтаас өгтөө толгойг яваад гарцгаая. Чирээ дарга ийм дээр дэмий хаа газууны хойш югс үг ямар ч цаа чиг. Чива юу хийнэ? Хайшаа. Гүржээ. Тасуу тайвшир. Суу. Манай энэ тэник юмны учрыг мэдэхгүй. Та халуун хоол идэх үү аа? Гүржээ. Та надад хэлэхгүй яагаад? Жинхар. Гүржээ. Чи урд нь надтай дайралдаж намайг дагсан болоо. Тэгвэл төр тэрэгтэй дайран болох байж юу? Үгүй. Буцгаа дөвчгөн тэл зайран болох байж. Гүржээ үнгүй ярих. За та ямар арих вэ? Ганцай нэг шил. За. Алюминий хүйтэн цай байна уу ам хатж өглөө. Цай байхгүй. Яагаад? Таны цайнаас гарсан болохоор чинь төлөөний гар зөөл гэж бодоод. Таачвар хайхачгийн авдрандаа хийчихээ шивдэ. Ахи. Энэс юунаас? Чи зүгтээ болов. Уулзсан. Тэгээд юу гэж байна? Намайг хоршоонд ажилласан. Хоршоонд хэдэн гуйлагч байдаг сохор зоосоо нийлүүлж хоршоо байгуулсан юм бид. Одоо ч даашин хүү Бээжин содон даржаа нарын пүүл хэрэггүй болоо шивдэ. Тэрэн дарвал миний дөө буянтын ганцангийн хоолцоо санаа амар гэдэгт затгал. Та унтууд. Би тэгж ардын хоршиг архины шихургаар солихгүй. Ямар ч гихнэн би зулай дээр чинь гიშгэд дөрсөн ах чинь бай. Барив чинь тэнийгээгүй чи бас яана гинэ. Гүржив таны шатав дээр дуудаж байна. Алив тамина.
Ажил хийх юм байна уу? Төсөнд нь бараа өгнө шүү. Ямар ажил? Ачаа болгох, бараа хураах, мужаан гэд янз янзын ажил байна. Хийх үү? Ямар бараа өгөх юм бэ? Горил, шаруудаа, тамхи, даалим, ямбуу. За чадах юм байвал би хийнэ. Өсөн чихэр өхөө баха. Өсөн чихэр байхгүй. Харин цаасан дөлгийтэй чихэр бол би. Миний дөө тэр чихрийг битээ ав. Тэр чинь бузар юм гэнэ онтой юм ахгүй юу? Гутал бий баха. Би. Тэгтээ шүүгээр хар гутал би. Харин хямдгүй. Нилээн хэдэн өдрийн ажил хийх хэрэг гарна. Үзье яхаа. Энэ ямар үнэтэй? 2 янчаа. Суаваараа! Суав! Ой, хүүхэ. Энэ даруулга. Энэ таны даруулга. Үгүй хаа. Хөө яадаг лээ. Тань даруулгыг хаанаас олов? Энэ зах дээрээс. Яла. Хайчихсан бол сүд болох нь тэр шүү. Маа. Алина та. Хайчихсан бол танай хар хүн чинь загнах уу? Яла гэжтэй. Ээж загнахгүй юу? Танай хаана байдаг юм бэ? Орхон энэ үхэнд. Ойрхон ч гэсэн би дэхүүлээд. Зүгээр. Таны хувцс чинь муухай очихно. Хөөй. Хүлээгээрээ. Хүлээгэж. Харах хөшин байсан болч таныг булаагаад авчлаад гисэн. Гигэн цагаа өдөр чи юу гэх вэ дээ? Та боц. Алуу. Манай хашийн. Зүгээр би орлоод өгье. Ээж загнаа. Яагаад? Таныг үгд санах юм билээ? Танд хүнээ гэхгүй юу? Болохгүй юу? Тэгвэл захын өргөчөд хэлж. Үгүй ээ. Ийм захын өргөч байдаг гэж хэн юмших юм? Юмшихгүй гэж юу? За тэгч яах. Чиний нэр хэм билээ? Яах нь? Яг зүгээр танилцъя. Тэгээд нэрийг хэлэхгүй юм уу? Үгүй. Тойлын өргөө байна та. Өвчөө. Энэ хэний хашаа вэ? За яах нь хүмүн? Бадбарвангийнх байна. Энэ хатны ямар хүн байдг юм бол? Саваагүй тарихта чи яах нь? Чиний үеийн ах айтан би. Үгүй тэгээд тэр чинь зардсан юм уу, хатна юм уу? Уул нь хатман чатна л да. Чамд ер нь ямар хамаа байна? Балбарван гэдэг чинь хизээний харгис хүн. Их хатнаа толгой дээрээ гаргаж чаад л баг хатнаа зарцлаж байдгийг. Өө зайлуул. Тийм баха. Өө зайлуул гин шүү. Яасан илүү замтай амтан бэ? Мидо.
За чи нэгэнт миний туслах болсон хаан ингэнэ. Энэ шуудаа тагварлуудыг тоолж аваад энэ дээр хураалагч. А энэ хайрцагтай юмнуудаа тэр барьж байгаа сарвчандар хураалгана шүү. Аха. Би тоонд мó Хэд хүртэл тоо мэдхүү? мэдэхгүй. 10 гаруйг л мэдэх. Алиминд тэр 2 жил аваад. За чи тэгвэл энэ шуудаа тагварлуудаа тоолоод 10 болохоор нь нэг ийм харчлаа үргэлээд байгаараа мэдв үү? За. Ийм. А энэ хайрцагтай юмнуудаа 10 болохоор нь нэг ийм цагаанчлаа үргэлээд байгаараа. Маа. За. Миний хийх ажил энэ гэж юу? Тийм ээ, юу гэж? Аха. Ийм жоохон ажил хийгээд хизээ гуталтай болох байд. Зүгээр ажил мундахгүй. За чи энэ улсуудыг ажиллаа хийгээд дуусглаар наад хэлээрэй. Би яваад нэг жоохон 8 хийгээд. За. Энэ Орос хурц чинь улс аваад байдаг юм байх ч юу? Тийм юм билээ. За харин тэр тамигч гойргүй дээ. Өхөй. Севсиж мойдон өргөж хол юм хэлв штэ. Сураг ууглаа тэр мө ердэ ханиалгад болохгүй. Таймхийн ч ямаа. Даавал шуунд хэн төсөр юм бэ? Бид хоёр жоохон калгастай ирсэн. Хариуд новоо юм өгсөн шүү хөөх юм. Түнши 8-аатай ч зүйлх юм алгалтоо. Тийм. Харин таргунаас авдаг болов? Авч байна лээ. Тэд мэдэр гэлөө. Тийм. Чи юм ахна. Би явах нь уу? Тэ жаахан хүлээж гараа. Би одоохон дууслаа. Хайр чам. Эртээ таны хэлснээс хойш хэд хэдэн орны үндсэн хууль судаллаа. Зөвлөлт Орос улсынх л бидний жишээ болох нь дээ. Харин хожим бидний энэ туршлага олон оронд хэрэг болно. За. Та тэгэхээр ардын хурлыг төрийн үндэс гэж үзэж байна уу? Та надад тэгж ойлгуулсан шүү дээ. Миний сандыг төв хороо засгийн газар юу гэх юм бол доо? Хүлээж авах гэж бодож байна. Тэгэхээр бид эхлээд үндсэн хуультай болъё. Дараа нь энэнийг үндслээд хэд хэдэн хууль боловсруулах хэрэг гарна. Байдлаас үзэхэд зарим маань одоо ч гэсэн хууль дөр маань зөрчиж байна. Та гүржвийг дуулаа бидтэй. Дуулалгүй яах вэ? Энэ мэтийн танхаа явдлыг эцэс болгох хэрэгтэй. Зарим юмн дээр тань шиг хатуу байх нь зөв. Тийм ээ. Бид юм бүхнийг шинээр эхэлж байгаа улс эхнээсээ зөвөр эхлэх хэрэгтэй. Өнөөдөр би таны засгийн газар өргөсөн бичгийг уншилаа. Би гадаагаар. Тэг. Захирагдах ёсны талаар айхтар бичсэн байна. Нэрийн энэ ардын засаг ард гэдэг нэрийн дор зарим ухамсаргүй яггүй танхаарч байх шиг санагдах юм. Засаг гэдэг маань ёс төр гэсэн үг юм шүү. Нийтэд ойлгуулах хэрэгтэй. Тийм ээ. Олон түмэнд эрхийг мэдүүлэхээс гадна үүргийг ойлгуулах хэрэгтэй байна. Бид тэр бичгийг чинь аваад бараг тэр чигээр нь зарлах хуудас болгоод нийтэд тарахаар шийдэж байна. Боинта ойрноос танай Дизни тоо цөөрөөд байна да. Дизни тоо цөөрсөн ч холцоо нэмэгдсэн шүү дээ. Хягтын хятад ганцны халуун тоогоо энээс олон дийзтэй байсан юм шүү. Тэр яах? Зах газар юм дутуу байна шүү дээ. Манайд бол хүний хар нүднээс бусд нь байна. Бодоо их айхтар хүн надаас танай дотор газар лууны махаар хоол хийдгүү гэж асуусан. Луу бол тэнгэрийн амтэн хүний заяа дутсан шүү. Бодоо тэгж ярих хүн дээ. Яг тэснээс нэрээ чичин гамингийн хүн соолны илүүж байлуу. Тэр чудлаа. Харин та нарыг алтан байхад арьсны язархаа шахсан 9 сайхан шараа туужирж байсныг та одоо санаж байгаа биз дээ. Нэрэн тийм. Чи шараа туугаад л чамайг дамирн туугаад байдаг. Үндэ чи айлын дээр ноноогүй шүү дээ. Хашир бол хаширхаар болж. Гэ та чи юу яриад байна? За дээр чи яах вэ? Хаяа иймэрхүү газар ирээд санаа таарсан хүнтэйгээ наригад явах сайхан шүү. Тань шиг дээгүр тушаалтай хүнтэй над шиг амтэн аяг тагши мууж юм ярилцна гэдэг их завшаантай хэрэг юм. Тийм манжиг хэрэггүй.
Төрийн алба гэдэг чинь над шиг хүнд нэг ёсондоо дөнгө юм. Тэр дөнгө чинь над байдаг болоос. Тэр хэцүү биш ээ. Чам шиг юмтай хөрөнгө мөнгөтэй хүн. Тэр хөрөнгөө зөв тийшин зар. Тэгэхгүй бол бодоо шиг хүн зээлүүлээд ямар хэрэг байна? Ашиггүй болно шүү дээ. Би бодоод мөнгө өгөөгүй. Та ер нь юмны улын олж ярьсан дээр байх шүү. Хаа. Би хотлоо ярьсан болж байна уу? Тэгвэл хамгаалахын дамирын гар шалгуулж нэрээ олж явах хэвээр. Үгүй ээ, та намайг би тэр бодоогоос л болж байхгүй юу? Тэр чинь хаан төрийг дахин мандуулаад мөнгө чинь төлнө. Бас тэгээд гүнгийн зэрэг өгнө гэсэн. Би тэгэхээр н одоогийн хаан төр мандуулах чиний гүн болох хоёрчтэй. Уян тойрноос нойргүй байдаг болж тэднийхээр оргондог улсууч мөн олон болж. Эд ч ер нь нийлээ юм амжуул явах шиг байна шүү. Гоо нөгөө бодоогийн цусал гарсан гэсэн биз? Тэгшээ. Сэргийн гүржих тэднийтэй саахал буусан гинлээ. Маа. Тэр гүржив бодоод санаатай юм уу? Наржмаа санаатай юм уу? Бүр салхаа болсон байна лээ. За тэр хослуулаад байх санаа байгаа. Тэр аргагүй. Танхаарч зэрэгээс хөөгцөн орох газар олж ядаж байгаа биз дээ. Наржмаа байгаахан тэр зовлтгүй. Нөгөө мяго оржигдраараа алтан булгаар хийл давсан байна лээ. Тэр муу яруу явж байна. Тэр аргагүй. Энэ дээр намтайхаас үнсээ басгаж яваа сэтгэл намраад явж байгаа нь тэр. Тэгээд Орос нөхөд маань мягого эр хүчээр саадуулгүй өнгөрүүж өгнөж шин. Бодвол Орсон гарсан газрын бүртгэж аваад барьсан байх. Тэд лав толгойг нийлэхгүй. Бамзонгой. Над мөнгөви. Байнаад. За тэрнийг энэ ярьж яах вэ? Та надад хөвж мачаа. Хай дууцангой. Та их ядарсан байна. Цаанаа очиж жаахан амарч үз. Данзангой та лимузин чийчэн загсан байхаа. Тэр чийчаныг би дотор гадар танд хүн загсан. Хэдийг л авч болно. Ганцхан жанчуугийн зам муу. Чийчан их том тэмээ лаахгүй. Тэгэхээр жанчуугийн замыг засуулвал шулуу. Тэр чи яах вэ бодъё. Луузан хэлэлтгүй би ч гэсэн амар байна. Данзан сайдыг өрөөндөө оруулж амруул. Маржмаага сайх хэрэггүй. Тэгээд ч бид орох гарахын цагдж байдгийг. Энэ маань өглөө оройхоо ир явж саахалтай гэсэн үг авчирд. Гэлээч гисэн сэлэм догмод юм бодоход үзэл нь халдаж магадгүй гэж юу? Тагмад наржмаа хоёрч үнсэлцгээ сэтрэг байхаа. Наржмаа тэрэн хэрэг сонирхгүй. Тэгээч надтай байгаа юм. Ерэн болгоомжтой байхад илүү итгэхгүй шүү. Тийм ээ. Тийм. Энэ 7 сарын 11-нд хувьсгалынхаа ойг хийх нэ. Сэргийн яамнаас шийдвэр гарч Сүхбаатар гарын үсэг зурсан гин. Тэгэхээр бид энэ ойгоор нь яах ёстой? Ерөнхийдөө яасан? Огдойсонтон юу гэж таалах бол тэр сонхор тангтай тангдаг Монгол улс болоод л байсан юм.
Оройн дэд очир дарвагдлаа маань тэгж хэлвэл алдсуулна. Дамзан сайттай яриул яасан битээ. Сүхбаатар тэр хоёр хизээнээсээ дүнжин муу та. Тэр чинь болох л юм. Цагдэр зүр та тань дээр туршаад үзвэл үзэхгүй юу? Олон данзан бит хоёр ам санаа нийлжил байсан юм. Одоо юу л бол доо. Тэ. Тэрнийг би дуулсан. Хамжилгын асуудлыг нэгэн шийдсэн. Засгийн газрын шийдвэр бий шүү дээ. Тэгэхээр ноёд фиадлуудад дахин таниул. Чи ойлгоо биз? Энэний төлөөний төшөмдөд даруй мэдгэд. За баяртай. Сонгоны болонд нуусан зэвсгийг яасан байлгаж байгаа. Байлгаж байх нь зөв. Тэгэд гүржив бодоогийн баруун гар нь улоо юм биз дээ? Тийм ээ. Бодоо бол зөвхөн бодоо биш. Цаана нь дамбиж хятадын зэрэг ихэхтэн байгаа юм. Энэ хэргийг бас болохгүй. Мэдлээ. Хөрх юм уу норжмаа их тусуулж байна да. Би энэ сайн уу? Ямар шиг байна? Сайн. Харин нөгөө гүржив оролдоод их совлонтой байдаг гин. Тэгнэ тэр тавтаргүй л дээ. Тагмитийнхаа ижийг нь нүүж очие гэдэг юм. А гэхдээ бид одоохондоо жаахан байж гэнэ гэж байгаа. Зөв. Норжмаа маань балчирдаж дүргэх үедээ. Ер нь энэнийг анхаарч туслаж байгааг цаадуулдан цаг. За. Хэдэн энэ ажлыг нэг тийш болсон хойно жинхэнэ ажилчнаа болгож авах нь. Тэгье. Тэрнийг одоо өөрт нь хэлээд яах вэ? Мэдлээ. За явцгаая. Нөгөөдүүд мань хүлээж байгаа баг. Янжин таны хэлдгийг би зөв гэж бодож байна. Манай Монгол улс бол багвуурай улс. Гэтэл хажууд маань хоёр том гүрэн байдаг. Хинийн дөчхөв гэдэгт эргэлзэх зүйл хэндмаж байхгүй биз. Би зөвлөлт орстой үрдээ холбоодох тоосон шүү дээ. Зөв. Дөчх улсаа олсон. Найдвартай олсон. Тэгвэл Дамжин яагаад бидний дөчх хүч гадаадад зөвлөлт тулс. Дотоодод ард түмэн. Энээс өөр тулгуур юу байхгүй. Энэ талаар бид бодол санал нэгтэй байгаа нэг хэрэг. Данзангийн тухай чавуулсангийн хэлдэгч учиртай. Ойрноос Данзангийн талаар хачин юм дуулдаг боллоо. Бидний үүсгэсэн хэргийг бодоход тэр арайч хятадын шунхай нарын талд ормооргүй юм. Гэхдээ их хэргийн ихэнд юм хаашаа чавирч болдог. Цэрэн дөрж байгаа айхтар хэллээ шүү. Тэглээ. Юм зөвөөрөө ирэх ёстой. Хэрэгтэй болвол бид зоригоор хязээний дутаж яваагүй. Одоо нэг үе бодоход хувьсгалаа хамгаалах хүчтэй бол тийм ээ. Гадаа дотоодын дайснуудыг дарахад манай цэрэг чин үнэн ч илхэн харуулсан. Тэг сайн. Цэрэгийн хүн урдаа гэгэн зоригтой. Ардаа туслах хүчтэй байсан цагт зоригтойч байж чадна. Үнэн ч явна. Бид хэд санааныг болохоор яриач адил байх шиг дээ. Энэ чигээрэл намынхаа тал, жанжныхаа талд байвал төр төмөн төгөөлдөн. Ээжээ. Оо. Би баслаа. Яах нь вэ? Би аавын үр дарлаа. Зүгээрээ аав нь ажлаас ороо исэн унтаг. Их унтах муухай өдөрт унтлаа гэж айлын хөвгөж шаална. Тэгвэл шоолгоос өмнө госдог хэрэгээ. За явъя. Хоёулаа гол дээр очиж нүүр гараа авъя. За тэгье. Минийхөө, найс. За. Аваа никара. Тийм байна. Нүүр аваа минийхөө. Аваа. Оо. Та сайхан уу муу уу? Чи юу гэж боддог вэ? Би таныг сайхан гэж боддог. Тэгээд Эртээ хэдэн хүүхдүүд задлаад зарим нь таныг сайхан гэж, зарим нь таныг муухан гэж ойлаа. тэгээд аль нь дийлв? Аль нь ч дийлээгүй.
Миний хүү сүүлд том болсон хойноо аав чинь юуны төлөө зүтгэж юу гэдгийг аяндаа ойлгоно. Мэдэж байна уу? Мэдж байна. Мэдэж байна гин шүү. Нэрийн шүү би ч ойлгоно. Тэр хүүхдүүд бас тийм ээ. Марч. Ма. Хайчих нь юу? Орос хятад мэддэхгүй амтан ойрноос энэ хавар өвдөг дээр холлоо. Харин нүдэн дээвэр урахтал таарлах юм. Өнөө гүржвийн дүү юм гэх шиг. Ямар гүржив? Ягав цэрэгт байгаад гардаг. Тэр болж гайгүй хаа. Игчээ, би бүгжээ мартчихжээ. Сайн уу та? Сайн чи хаачих нь. Захарах гинэ. Явъя хөөе. Дуудаад байна. Би явъя та. Хоёулаа сүлд уулзъя. За маргааш өглөө заавал шүү. Чи чинь Балбар бангийн хашаа хавар лэргэлдээд байна уу? Энэ одоо яаж байна? Хатнам залуу юм гинлээ. Тэгээ юу гэж? Тэгээд яхад. Та товсгалч навцны мэдчихвэл ангийн дайсантай нийллээ гэж лавн та. Миний хэрэглэдэнд ямар хамаатай? Зөв дөө миний дүү. Тэгээд чи ч одоо ноёны хатан сэтгэлтэй болчихсан хэрэг үү? Авиж хоёр нь охиноо атан тэмээ алтан мөнгө хоёр олоо үзсэн юм гин. Тэр чи юу гот гэж хүм. Одоо энэ сампингийнхаа хэдэн хар ирэхээр үү? Яа, одоо л нэг буу шиг юм боллоо. Хүүзнээс авсан шинэ буу гэсэн зүгээр улаан зэвгэж. Улс самт наадам баяр болно гэд унахмар өмсгтээлийн зэхэд байхад та энэ бууныхын гол төмнийг долоочих гээд байдаг чинь юу болж байна? Миний доо. Наадам болохгүй найр болно. Чи юу болохгүй гэж нөгөөдөр шүү дээ. Нөгөөдрийн наа өнөөдөр ч гэж байна. Маргааш ч гэж байна. Лайч байна, зайч байна. Чи би таны үгийг ойлгохгүй байна. Ойлгож чадах юмгүй. Харин чи орой заавал гэртээ байна шүү. Энэ бол тушаал. Тушаалий. Гайгүйч байна. Чи хоёулаа адилхан байж үгүй тааш удаа харахад эрүүл юм шиг л байх юм байна шүү дээ. Ахан согтуу. Гэхдээ би уусан архиндаан биш, уух архиндаан согтоод байна. Үгээ ч олж илж чадахгүй шүү. Ёстой л нэг нэвтэрнэ гэдэг нь энэ байх та. За. Чи надад амаад бат. Ахаа би шууд таймныхаа тоо гацарлаа. За. За энэ жижиг жолоонот юу юм бэ? 10 хүрэхгүй санд байна. Энэ чинь Хурлих. Хайрцагтай юм яа. $76 яг да. За одоо ингэнэ хөө. Чин жолоонуудаа буцаагаад өөртөлчих. Тэгээ шуудаатай гурилаа хураалгахтаа дахиад тол мэдв. 10 болохоор нэг том жолоо хаяад байгаарай. Тэгээ томьёогоо дуусгаар жижигийг аяах уу? Зүйтэй. Шуудаатай гурилаа зөөд дуусахад чинь чулуунаас чинь үлдэх юм уу дутвал надад хэлээрэй. За.
Оцхой тэр хүрэн бүсүнээсээ. Аль энэс үү? Тийм ээ, өргөнтэй юу? Дээр нь дааж хэр орох вэ? Хэдэн мод орох уу гэж юу? Тийм ээ. Танд бол 6 мод, Жанжинд бол 8 мод ирээдэл орох. За 6 мод авъя та. Тэр цаастай чихнээсээ тавгнах юм. 2 жин л таарна. Хичээ, энэ чихнээс битгий яв. Яагаад? Бозор эмгэн л ондоо юм ахгүй юу? Ухаа хин зам тэгж хэлжээ. Чи сүхий тань хоо. Сүхнаад хэлэхдээ жимс бормаар хийдэг гэсэн. Маа. Чи идэд үз. Манай хүү ингээд идэгдгий. Амттай шүү. Хүүхэд амтыг авахаараа 5 хуурайчаад байдгийг. Алиохана чихрээсээ 3 жин. Аюуша. Нааш. Займа мидо. Өмс. Ардын хоршооны аюушгүй хөл нүцгийн явбал аюуш нүш хоршоон муу хэлүүлэн шүү. Шин саргаг юм ихнээс нь нөөдтэй өнгөтэй авч яваарай гэж скватер ба над хэлсэн юм. Өмсч. Аха, би энийг авахгүй. Яагаад тэрв? Ажил хийж үж болъё. Одоо чихрэл ав. Чи ажил хийнэ хий. Таарч байна. Чи хэрэглээд өмсөрөө мийдөө. За. Ажил хийх юм л ашигтай шүү. Хүндэт нөхөр Сүхбаатар. Хүндэт нөхөд магсарж яв чойволсон нараа. Цагаан намын хулгай нарыг дарж утгах хэрэгтэй. Он цагарамгай гавьяа байгуулсан учраас та нөхөдийг зөвлөлт засгийн газраас байлдааны гавьяаны улаан тулын одонгоо шагнасныг гардуулан өгөхийг зөвшөөрнө. Өнөө орой засгийн газар Сүхбаатар чойволсон Максаржив 3 хүнийг зөвлөлт орсуулсан байлдааны гавьяаны улаан төвийн одонгоор шагнажээ. За тэгээд олон хүн байгаа юу? Биднээс устналцсан байсан юм шүү. Тэрнээс гадна чагдалж байгаа. Хамгаалахын сэжиг авсан шиг байна. Тэгээ юу? Өнөөс хэтэрч болохгүй. Юу гэсэн үг вэ? Энд чинь бусдаа хэлвэр гэж амжихгүй байна. Чи тэр талаар санаа зовлтгүй. Манайхан цөмөрөө байр-байранд байгаа. Харин одоо сэргийхээр Сүхбаатарыг барьчихлаа. Тэгээд лосол. Догсон. Чойволсон. Бас Америк. И гурцуг бай. Я бурхан гончихсон юм. Энэ хэргийг нь юу болдог бол? Ямар ч гэсэн нөгөө хэдэн би зэвсгрүү хөдлөсөн бодоагүй юм. Эдгээ сандар бүх юм үйлстэй бүтэн. Харин би бодоо биш өнөөдрөөс намайга болоод сайн. Энэ мөчөөс ихтэн таны төлөө зүтгэхэд би бэлхээ. За тэгвэл чи хамгийн түрүүнд Сүхбаатарыг баривчил. Ой! Хэрэв одгоо цаач. Юу марч маа гэж. Яа! Одоохон байна. Бусуудаа бусууд.
Гэрээс захиа ирсэ манайхан сайн гин аав мөд ирхнэ маа. Захиа. Юуны ч автаа мантай. Юу? Цаан чин төр иргэж байна. За битгий амшиглаад. Ямар ч хинэ бос. Тэр миний бууг ав. Хуцал босгоо байлаа. Гараад хар. Та бушул хуцал. Одоо зэвсгээ авч үзэж байгаа хаа. Энэ хүн хойгоор голгатлаад ирнэ үстэй. Очцгоох уу? Эги та сэргээ болгоод сувын нэг ажиллах юм байгаа үү? Амчгүй. Иход нь баг. Харин бараагаа нэг харуулчих. Урам зориг сэргэж магадгүй. Та намайг жанжин болгоно гэсэн. Би тайж өгсөй хүн. Энэ ширүүн цагаар бидэнд харцч гэсэн чадтай хүн хэрэгтэй. Зэвсэг. Одоо яа. Ээж яваас баларцаа. Цэрэг яасан бэ? Би дөнгөж дэвсгэн авах гэж байтал гинт дэвсгэж галгараа цүйд боллоо. Тэргүүд замбраагаа Сүхбаатар хайцсан. Дээдсэн минь дэвсгийн ахуулаад явуулна гэсэн энэ болсоо. Мөөхөл. Яа цаашаа. Освоё. Сүхбаатар гадуухан бай. Их явчих. Энийг явуулах. Батхай! Тус пууташу! Огч. Сонгоны болонд нуусан бодоогийн талхны зэвсгийг авахаас өмнө амжилт дэлбэллээ. Сайн байна. Хүний амигс үйдвүү? Гайгүй 3 хүн шархтаж хэдэн хүн галт шатсан. Бодоо бидний гарт орж энэ хойвилдаа шавтарлаа. Дамирын чи чухал газруудын хамгаалалт ямар байна? Дахин шалга. Мэдлээ жанжаа. Сажламыг яах вэ? Сажламыг уу? Энэ бол бүхэлдээ нэг хойвилдан байгаа юм. Тэдний хэргийг сайн хянаж цөмөн шүүхэж хилжүүлэх хэрэгтэй. Мэдлээ жанжаа. Жанжин Сүхбаатар. Хойнбаатар ирж байна. Ордшон юм болсон шинжгүй байна шүү. Хаант минь юм болоогүй юм чинь дээ. Та юу айлдаж байна да? Одоо дэмий юм хийжээ. Сүхбаатрыг жигшээч хэлээ. Энэ тийм амархан хүн биш ээ.
чимээгүй цаанаа хүлээж. Чи та энэ нэг хоршооны бацхад оруулж өгөөч. Чи жаахан хүлээжээгүй болохгүй. Тэнд сууж явах. Хичээ. За хүмүүс эмнэлгийн газар хамаагүй орж болдгоо шүү дээ. Би энэ үнийг бацхад оруулж өгöd харъя. Болохгүй хүмүүс болохгүй. Доктор мэдвэл аашлна. Аашир хүмүүс. За, амархан сайн байна уу? Амар байна уу? Амар сайн байна уу? Угүй би таныг хаавзлээ. Би танд зүрхий боргоо юм хэлсэн гэ дотор зовж. Аваа яваа. Байж. За байз юу блэ? Ягаад вэ? Нодон зах дээр би таны өвдөс нэг их бураагүй юу? Тийм билүү. Тэрнийг би санахгүй байна. За тэгээд ардын цэцэг ямар санагдаж байна? Та надад томтой хариу өгөөгүй шиг санагдах юм. Үнэхээр үйлсний үлзийтэй бүчи байх шиг байна. Хаяагүй нийтрийн тэгж шовлж байгаа юм чинь. Заавал нөгөө багш нь сайн уу? Ямар багш? Ягаад те нөгөө Ленин багш уу? Тийм. Сайн. Өнөөдөр хувьсгалын хойг тэмдэглэж байгааг дуулаад бидэнд бүгдээрэнд нь амгалан уламжилсан байна. Тандж бас шүү дээ. Ишхүүлхийтэй. Манайгаан дандаа бодож болгоож байдаг байх нэ. Тэгэлгүй яах вэ? За тэгээд наадам хэр зэрэг болж байна да? Сайхан. Урд урдынхаас илүү сайхан болж байна. Уг намайг залуу дандаа явахад та энэ ажиллаа эхэлсэн бол би яваад тус болох байсан байх та. Өгөнгөө хэлдэг зөв шүү. Тийм ээ. Энэ засаг маань ард түмний засаг. Нэг нь хөгшин гээд нөгөө нь хөрвөөгээд хойд суугаад байх юм бол энэ төрийн маань үс ямар шүү байхад те. Та ч гэсэн одоо гар бие оролцоход хожигдоогүй л байна шүү дээ. Ахан чадлаараа л яах. Нэрийн ардын засаг юм аа. Олон юмдаар мэдвэж байна. Энэ наадам, энэ цэрэг, энэ олон том, энэ их сүргүч. Хэзээ Монгол улс маань юм байлаа да. За, хоёулаа яваа 5-ын даваа эхлэхээр ирээ да. Тэгье. Өвгөнгөө наадам дуусгах нь үз. Тэглгүй яах. Ер нь би тантай дахиад нэг уулзнаа. За. Гүчи. Би мартнаас мал минь дүүрхэж богдгийн тэнийг өргөх юмсан. Соснараа нэг адис авах гэсэн юм. За яшиг сүлд болгоё.
Зүгчэнжинтэй хууч өрсөр байгаад мартчихжээ гэхэд эмгэн маань их хангинахгүй байлгүй. Тийм ээ би вэ. Энд хүнтэй уулзаа юу? Үгүй таныг муу байна гэж дуулаад ирлээ. Таны тухай хүрээ хөдөөгөл ярилцгааж байна. Сүхбаатар руугаа тань дээр ирээ юу? Ирсэн. Хүнд сайн юм хийж явах буян болдог гэж үний юм. Таних танихгүй зөндөр хөнгөрч уулзах юм. Ерөөсөө л явахта би үргэлжил таныг боддог байсан. Одоо ч гэсэн. Тэгтээ одоо өнгөрлөө л дөө. Дахиж тантай уулзч чадахгүй байх л гэж бодох юм. Байг минь их үү? Үү задгаа байхаар гайхлаа шүү. Ээжээ. Оо чирв үү? Ажилчин тараа юу? Тарлаа. Янжма. Янжма. Оо. Нөгөө бацсухнаас барчиж. Яана гинэ. Хизээ. Саяхан. Оо гайгүй юмсан. Хин тэгж вэ? Чой болсон. Би ер нь явлаа. Янз бүрийн юмд санаа зовоод болж өгөхгүй нөхөө. Чи хоолоо идсэн үү? Эцээц. Чи ойрноос нэг юмд зовоод байна да. Чи намайг зүрхий ажиж шүү. Онцгой юм болоогүй. Гэхдээ санаа зовох юм гараад байх юм. Танзантай санал зөрөөд болдог байх. Зүрхч явах бай, үнэн зөв л олох хэрэгтэй дээ. Би өөрийнхөө зөвд өчүүхэн хэрэгэлцэхгүй. Урд би ийм эрхтэй дарахтай ажил хийж явсангүй. Амтэн хүн захирч нэг сүрхий явсан биш. Тэгсэн одоо ардын цэргийн жанжин болчихсон байдаг. Тэгээд энэ үндэн ирдээд нөхдийн хөвгөнд орхон болчихсон юм биш угаач гэж бодлоо. Чи тэгээ яруу. Магсарж байгаа цэрэмдэрж байгаа чавсантай. Цөмөрөө миний хийг зөв гэж байгаа юм. Би дахиад сайн ярилцсанаа хөө. Би ямар ганцаараа шийдэх биш. Олуулаа хэлэлцэж шийдэн шүү дээ. Танзан та үндсэн хуулийг боловсруулах төслийн талаар санал өгөөгүй байна. Би ч амжихгүй л байна. Хурал дээр шууд ярихаас тэгж болно. Бид үрдээр нэгдсэн нэг саналтай байвал зүгээр болов уу? Төв хорооны тэргүүлэгч гишүүн таны санал бидэнд их чухал бай. Тийм биз дээ зэрэмдэрж байгаа. Тэглгүй яах вэ? Яах вэ? Та нар саналаа нэгтгэж байна. Би та нартай нийлэхгүй гэж байгаа юм биш. Гэхдээ надад өөрийн гэсэн санал байж болно үстэй. Бид цөмөрөө л өөрийнхөө саналыг ярьж байна. Тэр бүхнийг нийлүүлж нэгтгээд намын төв хороодсын газрын санал болгоно гэж тогтсон. Тэрнийг та мэдж байгаа шүү дээ. Харин яагаад бид эхэлгэж байна? Ер нь та тэсвэндлэн зөрөөд байна да. Эсвэл би буруу ойлгоод байна уу? Ямар ч гэсэн үндсэн хуулийн төсөл санал оруулна. Тэгтээ болоогүй. Энэ төслийн талаар ярилцлахгүй болохгүй.
хэлэхэд амархан, хийхэд хэцүү. Хэцүү нь хэцүү. Гэхдээ хийх л хэрэгтэй. Жанжаа. Гүржвийн асуудал юу болж байна? Чи битэр дайсантай тулах үүрэгтэй. Тантай ойр ажиллаж байсан хүн болохоор тэрнтэй ойр ажилладаг байсан ямар хамаатай юм? Тэр ард түмнээс оруулсан дайсан. Тэгэхээр манай төрийн хууль мэдээ шийдэх ёстой. Гэтэл Батсөх бол ёстой эрх хүн. Тэр ард түмнийхэн талд үнэнчээр яваад нас барж. Энэ бүх хэргийн эзэн бодоогийн талаар тодорхой болсон. Бодоод ногдуулсан ялын төлөвлөгөөг өнөөдөр засгийн газар баталсан. Гэвч манай хувьсгалын дайсан бодоогоор хязгаарлагдах бишээ. Дайсны залим их улам нарийсан. Тэгэхээр биднийг сонор сэрэмжтэй вэ гэсэн үг. Мэдлээ Жанжаа. Наржмаа маань тогмитийнхоо мижигэнд яваад очсон. Ер нь тэгээд эндээ ажилд авах гэж байгаа шүү. Зүйтэй. Эмэгтэй хүн ажилд нарийн юм байдгийг. Буянтын бичээч шиг болох юмсан. Чи тэрүүнд бас сайн хэлж өгөөрэй. За. Буянт данзангийнхаа уяагийн таруулаад очихлаа шүү. Одоохондоо богино уяа хийгээд л бай. Мөд сунгаж хол үсэргэж эхэлнэ. Тэгвэл хоёулангийн болоогүй. Ингэсээр байгаад бас нэг удаа болох нь юу? Ямар ч гэсэн нам данзанг дагаад гойхгүй. Харин намаан дагаа засрах боломж өгч байж магадгүй. Тэгвэл буянтыг барих болсон байх. Болохгүй. Бид нэг хэсэгтээ гаднаан дайсантай, дотроон дайсантай. Дайсны хүрээлэлд гэх юм уу да тогтнох улс байгаа юм. Тэгэхээр бидэнд харж байх нэг хоёр цонх хэрэгтэй. Хэн нь юу хийж байгааг харж байхгүй юу? Буянтын бичээчээс гадна хүн оруулах хэрэгтэй. Буянтын цонхны хөшиг дандаа хаалттай байдаг баха. Нэвт хардаг л байх хэрэгтэй. Чи ирээ юу? Шүүхэн хурал тараа юу? Тарсан гинлээ. Бурхан гонч гисэн. Жанжин. Сүхмэн цаад хуржуугаан дуулсан бидтэй. Одоо яана энэ хар толгой. Зэрэгдвэхийн та мэдэн шүү. Цаадах чинь ямар цаг аминаа 5 цаана гэж зовоодгүй байсан байгаа бидтэй. Үгүй бол тэр бүхэн одоо хамаагүй болчихсон гэрэг юм уу да энэ чинь гавьяа зүтгэл гэж байгаасан болов автан амийн аврах харах байна уу да үгүй юу таачтай юм болох гэж ийм ч юм үзэх гэж энийг ард төрсөн хүүгэн гэдэг юм аа ямар нүрээрээ амийн гуйх юм билээ дээ та намайг бодод гимхэт хууль цаазаа мэдсээр байж юу ч чам нээх юм билээ. Яаж тэрний зөвдөх юм билээ дээ. Ях гуржуугд хүн чим гэж бодоод тандаар ирсэн маань юм шүү дээ. Харин хийсэн хэргийг бодхоос амийн гуй яг ам чивлэхгүй л болчихд юм байна. Одоо ээжтэй юу гэж нэг хүн нөгөөгөө алжих гэж хэлэлтэй юм. Гот хин болондоо хум бүүзэн ямар лайтэй толгой юм үздэг байна. Муйхин өөрөө нэр чүүгийн камераг харгасан гэж бодсон болов уу? Гүйр гэгэн төрдөөн дэвслээд дүүгэн цааш нь харуулад бас чамайг алах гээд дараа нь яах байсан болоо манийга бас л алах байсан байх та чана Сунга та тайвшир дийшээсөө би тэр мөхийн бодоод
амийн гэж явдаг. Ээжийнхээ нүрийг харах нүргүй болчихсон хүний төлөө. Тэгээд чи яах юм бэлээ? Ихэн яаж тийм хүний чинь царайг харна? Яаж хүүгээ ингэж бодож явах юм? Ихэн бараг харах хэрэггүй болчихсон. Амьд яваач. Яах юм бэлээ? Дээр тэнгэр хот дор газар хатуу хөвчл болж байна. Чи бид яргэг гэсэн биш. Чи яах юм бэлээ? Яах юм бэлээ? Ахын бол магтаад хамаагүй юм солиорч хуу да. Арай муу түүнэр гомдоогоогүй үсттэй. Ийм юм болж байхад та ачимдад төвдлгүй ч яхад дээ. Зүгээр. Бид юу гэж гомдох вэ? За одоо ахын явъя да. Цаав. Би хоол хийж өгье. Та яарад яах? Тэг хоол хийлэг. Зүгээр хүүхдүүд нь манайхан нэг өдөр гарах юм. Ачаа бараага янзалж хэдэн тэмээгийн идүүлж хонохоос. Бүр таг шүү. Манай нөгөө тэнхимд суусан хүүхдүүд энийг явуулсан. Тэр гурав сайн биз дээ. Ном эрдэм их сурч байна уу? Яах вэ? Оо шүү. Та бүхэн феодал ёсноос нийгэм журамд орох шулуун зам гэж яриад байх юм. Тэр шулуун замын чинь дунд нь нэг хэсэг тасархай ёроодгүй харангал байна. Тэрнийг яаж давж гарах юм бэ? Сүхбаатар үхэлсэн үү? Үгүй. Данзангол яриад байна. Яас их ярьдаг юм. Дуус болоогүй юм байх та. Харин тасаа ойлгодгүй юм биш үү? Үгүй. Би ямар дэлхийн гартадын замаар явъя гэсэн биш. Хөрөнгөтний бис замаарч явъя гэсэн юм биш үстэй. Тийм үү? Тэгвэл 3 дахь зам гэж байхгүй. Та ойлгож байна уу? Би юм болгоныг аажмаар аргаар үзье гэдэг хүн. Аажмаараа. Хүрээ хаалган хоёрын хооронд зам тавих гэдэг чинь юуг аажин болох гэж байгаа юм тэрв? Энэ мэдээжин хэрэг. Бусад улсуудтай худалдаа хийхэд саадгүй болно. Бусад улсын бараа биш. Буутай зэрэг тэр замаар чинь саадгүй ирвэл та яах вэ? Хятадын пүүсний өрийг ч гэсэндээ. Тэр өрийг чинь төлөхгүй бол бидэнд бараа олдохгүй байна. Манайхан хятадын бараанд тассан, идээсэн улс. Та сүрхий алдад ташаарч яваа. Мэдээд алдаж байгаа бол нэг хэрэг. Мэдэхгүй алдаж байгаа бол нөгөө хэрэг. Аль алинд нь нам яаж хандах ёстойг та мэдэх хүн. Би ер нь их төөрөлдөж яваа хүн байна. Та өцөгдрийн хурал дээр миний хэлсэн үгийг хүчингүй болгож өгөөч. Амалдуул барьж болдгоо баха. Гэвч тань засцалруулах зүйл байвал дахиад үгэлж болох байлгүй. Хичаавас. Та чи юм амархан бууж өгөх юм байсан юм. Бууж өгөх. Сохрын газар сохроор, доглонгийн газар доглонгоор гэдэг юм. Тэмцэлд өнгөж эхлэж байна. Оросын ялсан пролетар нарын тусламжтайгаар 1921 онд ардын хувьсгал мандаж жинхэнэ ардын эрхэт засгийг байгууллаа. Бид хөрөнгөт ёсыг алгасан нийгэм журмыг байгуулж болно. Бид ардын хувьсгалын байлдан олсон амжилтыг хуульчлан тунхаглаж баттган бэхжүүлэх ёстой юм а. Манай хувьсгалын гол ололт бол засгийн эрхийг ард түмэн шилжүүлэн ардын эрхэт ёсыг тогтоосон явдал мөн. Нөхдөө бид үүнийг үндсэн хуульдаа тусган авбал захна.
Тэр хуулийг ард түмэн өөрсдөө хянан баталж, жинхэнэ ажил хэрэг дээр нь гүйцэтгэн явуулах ёстой юм аа. Төр цагийн хуралд та бүхэнд айлтгах нэгэн зүйл байна. Үндсэн хуулийг зохиох ажил эхэллээ. Хуулийг зохиохдоо ард олонны чин хүслийг баримталнаа. Ард түмний зориг хүсэл бол эрхэм дээд хууль мөн. Үүнээс гадна бид зөвлөлт Орос улсын өгөөмөр тусламжийг төсөглөн улс орноо хөрөнгөтний биш хөгжлийн замаар хөгжүүлнэ. Тэр зам дээр том харангал байгаа нь үнэн. Зоригоо хандтгая, зорилгоо нэгтгэе. Нөхдөө манай хөгжлийн эрэмгийн хурдан хөлөг хөрөнгөт ёсны ангал дээгүр дүүлэн гарч нийгэм журмын ёсонд биднийг хүргэж өгнө. Энэ тухай дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленин хэлсэн юм. Владимир Ильич Ленин